Хамгийн их ус хуримтлагддаг газар шүү дээ, тийм ээ. Та хэд бол одоо мэдж байгаа байлгүй. Үндсэндээ зүүн талаасаа бол ер нь бүгд буугаад ирж байгаа шүү дээ. Тэгээд сэлбэрүүгээ уг нь холбох ёстой. Бүх газрууд нь хаагдсан. Тэгээ явсаар байгаад хотын төв рүү ордог ийм л ажилтай болчиход байгаа шүү дээ. Тийм учраас яг одоо энэ ихний юун дээр хяналтаа яг та хэд өөрсдөө зураг хийж түлхүүр гардуулахаар хийж байгаа учраас зургийнхаа болоод бусад одоо нөгөө авторын хяналтаа маш сайн тавиулахгүй бол тэгээ дараа нь энэ хайрын зам чинь одоо үндсэндээ 10 жилийн өмнө хийгдсэн. Ингээл 10 жилийн дотор байхгүй болж шүү дээ. Тийм учраас одоо энэ хяналтын байгууллагууд ч гэсэн танай инженерүүд одоо замын нөгөө байгууламж үер усныхаа юун дээр маш сайн хяналт тавиад тэгээ баруун тийшээ сэлбэр рүү явж байгаа тэр нөгөө гаргалгаанууд бол маш сайн. Тэгэхээр геодез усны барилга байгууламжтайгаа хамтраад яг хотын зүгээс бас энэ нөгөө үер усны холбогдлолтой асуудлуудаа дараа нь яаж энэ замаа хамгаалах вэ гэдэг ажилтайгаа уяхгүй бол энэ чинь айл өрхүүд одоо дур мэдэж энэ уулын үер жалгыг хааснаас болоод үерийн ус маань нөгөө годомжуудаараа дамжиж орж ирээд авцсан маань өөрөө үерийн ус тийм зайлуулах одоо юу тооцоолгүй байдаг. Норм стандартч тийм байдаггүй. Тэгэхээр таны нөгөө гаргасан захирамжийн дагуу нөгөө ажлын хэсэг ажиллаад яг энэ дарихын замтай холбоотой нөгөө газар чөлөөлтүүдийнх нь албатан буулгах за буруутай этгээдэг бол эргэж нөхөн төлбөрийг гаргуулах энэ ажлыг одоо яг тэр ажлын хэсэг дээр ингээд зохион байгуулалт явж байгаа. Танай байгууллагын гол одоо дотоод зохион байгуулалт бол одоо яаж хийж вэ? Энэ 24 цагийн ямар нэг ч гэсэн цагийг алдахгүй байх л. Цагаа хэмнэн гэдэг чинь хамгийн чухал юм болно шүү дээ. Тэгээ одоо энд хичнээн мянган иргэд байгаа билээ. Бас зорчих тал дээр нь аюулгүй байдлыг бас хангах. Би бас давхар замын цагдаагийн байгууллагт бас үүрэг өгье. Ялангуяа иргэдтэй хандаж энэ аюулгүй байдал нөгөө талдаа нэг 10 гаруй хоног тестчүүл бид нар сайхан замаар зорчих шүү дээ. Тэр хугацаанд аюулгүй байдлаа хангах одоо гэр бүл үр хүүхэд өөрсдийнхөө за дээр нь энэ замын байгууллага, замын цагдаагийн газар, мэрэгжлийн байгууллагуудаас бас тавьж байгаа шаардлага дээр бас ард иргэд маань анхаарах хэрэгтэй тийм ээ. Тэгээд тэрийг ч гэсэн би дарихийн одоо орчинд амьдарч байгаа зөвхөн амьдарч байгаа ш энэгээр одоо зорчиж байгаа ирж байгаа хүмүүс бас уриалмаар байна. Одоо манай авто замын газар, авто замын хөгжлийн газар, гүйцэтгэгч байгууллага, замын цагдаагийн алба, бусад одоо байгууллагуудын тавьж байгаа хууль ёсны одоо шаардлага, уриалгыг бас ард иргэд маань дэмжээрэй гэдгийг би илэрхийлмээр байна. Тэгээд өөрсдийнхөө одоо энэ амьдрах орчныг сайжруулж байгаа энэ ажилд бас бүгдээрээ гар бие оролцож одоо дэмжиж ажиллахыг бас уриалж байгаа. За ингээд юу байгаа даа нөгөө дарихын зам дээр ус их хөрсөж болсон хэвчтэй болсон. Хоёр дахь асуудал нь болохоор ерөнхийдөө одоо дарихын болохоор яг хавьяа өөрөөсөө хариуцсан албатан буулгах ажлыг одоо ингээд зохион байгуулад явж байгаа. За одоо нэг хэсгээ бид нээхийн төлөвлөгөө графикт ажилласан байж байгаа. За тэр хооронд одоо энэ за тэгээд энэ борооны ус зайлуулах шугамны сүлжээний хэсэгт бол 700 орт метрийн